үндсэн хуулиар баталгаажсан халдашгүй байх энэ эрх чөлөө. За нөгөө талаасаа ялгуурлан гадуурхаас ангид байх. За энэ одоо эрх маань зөвхөн үндэсний хууль тогтоомж төдийгүй олон улсын эрх зүйн хэмжээгээр баталгаажсан энэ эрх. Нөгөө талаасаа сурч боловсрох эрхэд халдсан ийм айхтар үр дагавартай асуудал байгаад энэ асуудлыг одоо эсрэг бид бүхэн өмгөөлөгчдийн байгууллага Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт 24 салбар зөвлөл бүх аймагуудад байгаа салбар зөвлөлийн өмгөөлөгчдийн санаачлагын үндсэн дээр өмгөөлийн хамгааллыг гэсэн нэртэй нийгмийн эргэн төлөвийн аялан өнөөдрөөс эхлээд зохион байгуулж байгаа. За үеийнгийн дээрлэлт гэдэг бол маш их тийм үр дагавартай тухайн одоо суралцагчдын хувьд сурч боловсрох, олон нийтийн харилцаанд орох, за олон нийттэй одоо хамтарч одоо ямар нэгэн үр бүтээлтэй үйл ажиллагаа явуулахад маш их тийм үр дагавар авчирдаг ийм зүйл байгаад энэ дээр өмгөөлөгчдийн байгууллага дээр нь илүү их тийм үеийнгийн дээрлэлтэд өртсөн за үүнд одоо хамаарч байгаа хүмүүст хамгийн эерэг өнгөөр сургалтын үйл ажиллагааг бас зохион байгуулна. Үүндээ бодлогын яамд одоо боловсролын одоо чиглэлийн бодлогын яам одоо хууль зүйн яамны зүгээс үеийнгийн дээрлэлтэй холбоотой нэлээд тодорхой бодлогын ажлуудыг бас санаач зохион байгуулж байгаа. Үүнтэй хамааралтайгаар бид бүхэн зөвхөн хууль эрх зүйн асуудал гэлтэхгүй үүнд одоо өртсөн хүмүүсийн сэтгэл зүйн асуудалд илүү бас давхар анхаарах ингэхдээ бас одоо сэтгэл зүйн төвүүд энэ сэтгэл зүйчдтэй илүү хамтарч ажиллах чиглэлээр бас олон зүйлийг санаачилж байгаа.